сайн байцгаана уу? За өнөөдрийн хичээлээр та бүхэндээ витамин D-ний талаар ярьж өгье. За мөн Харвардын 2025 оны судалгааны талаар ярьж өгье. За та D витаминыг юунд хэрэгтэй гэж боддог вэ? Ихэнх хүмүүс бол ясан сайн гэж хариулна. Гэхдээ үндэ D витамин бол зөвхөн ясан зориулсан витамин биш юм аа. За витамин D нь дараах ач холбогдолтой. За нэгдүгээр кальцийг шимэгдүүлэхэд тусалж яс сэргэжилтээс хамгаалдаг. За хоёрдугаар дархлааг сайжруулдаг. За гуравдугаарт өрөвслийг бууруулдаг байна. За дөрөвдүгээрт булчин, зүрх, тархины үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлдөг. За тавдугаарт 2000 гаруй генийг идэвхжүүлэхэд оролцдог байна. За өөрөөр хэлбэл витамин D бол биеийн олон системд нөлөөлдөг амин дэм байна. Хамгийн сонирхолтой нь сүүлийн жилүүдэд судлаачид D витаминыг ер нь хөгшрөлттэй холбоотой байж магадгүй гэж үзээд байгаа. За яагаад гэвэл бидний эс бүрийн дотор байдаг хромосомын үзүүрт теломер гэх хамгаалтын бүрхүүл байдаг байна. За теломерийг гутлын үдээсний үзүүртээ та зөөрлөж болно. Хэрэв тэр хамгаалалт нь элэгдэж гэмтвэл утас нь задран. За үүнтэй адил теломер богиносох тусам эсийн хөгшрөлд хурцдаг байна. Теломерийн урт бол биологийн насжилтын нэг хэмжүүр байдаг байна. За тэгвэл витамин D теломерийг хамгаалж чадах уу? За энэ асуулт нь 2025 оны Харвардын их сургуулийн судалгаа хариу өгсөн байна. За судалгаанд 50-аас дээш насны 1000 гаруй хүн оролцсон байна. Тэднийг 4 жилийн турш ажиглаж судалсан байна. За судлаачид хүмүүсийг нь эхлээд нь за дараа нь 2 жилийн дараа, за дараа нь 4 жилийн дараа цусны эсдэх теломерийн уртыг хэмжилт хийж үзсэн байна. За үр дүн нь витамин D3-ыг хэрэглэсэн хүмүүсийн теломерийн богиносох хэмжээ 2 дахин бага байсан байна. За энэ нь ойролцоогоор 3 жилээр бага биологийн хөгшрөлттэй тэнцэх үр дүн юм байна. За мөн судалгаагаар витамин D өрөвслийн маркеруудыг бууруулсан. За судалгаанд оролцсон улсууд маань за D витаминаа уухдаа 2000 хэмжээний тунтаа уусан байна. За зарим эмчнэр D витаминыг 600-аас 800-ийн тунтаа ууг гэж хэлдэг бол за энэ судалгаанд оролцсон улсууд өдрийн 2000-ийн тунтаа уусан байна. За мэргэжлүүдийн үзэж байгаагаар хэрвээ та эрүүл байх юм бол насанд хүрсэн хүмүүс 400-аас 1000-ийн тунтаа уух юм бол хангалттай гэж үздэг байна. За хэрвээ таны витамин D чинь дутагдaltaа, яс сэргэжилтэй, эсвэл ямарваа нэгэн аутоиммун өвчтөй байх юм бол энэ 400-аас 1000 нь бол ямар ч аш холбогдол өгөхгүй юм байна. За түүнээс дээш тунтаа уух юм байна. Тиймээс та бүхэн эмчээсээ зөвлөгөө аваарай. За мөн та D витаминыг хаанаас авч болох вэ гэвэл нарнаас авч болно. Энэ бол хамгийн байгалийн гол D витамины их усүр байгаа. За тэгэхээр D витамин бол ер нь зөвхөн ясан зориулсан амин дэм биш байх нь байна. Энэ нь дархлаа, өрөвсөл, за магадгүй эсийн хөгшрөлтөд нөлөөлдөг байна. За Харвардын 2025 оны судалгаа витамин D3-ыг теломерийг хамгаалж биологийн хөгшрөлтийг удаашруулж болохыг харууллаа. За хөгшрөлт бол мэдээж зайлшгүй. За гэхдээ бид нар D витаминыг үргэлж хэрэглэх юм бол за хөгшрөлтийн хурдыг багасгах төлөвтэй байж магадгүй юм байна. За хэрвээ та D витамин хэрэглэдэг бол сэтгэлдээ бичээрэй. За эрүүл мэндийн шинжлэх ухаанд суурилсан мэдээллийг авахыг хүсвэл та subscribe дарахаа бүү мартаарай. За ингээд өнөөдрийн хичээлийг дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.